За би юуны Увс аймгийн Улаангом хотод төрсэн хүүхэд байгаа. Тэгээд баг аймгийн захад хөдөө баг тийм нэг мал ойрхон өссөн юм хүүхэд байгаа. Тэгээд тэгж өссөн боловч нэг манай аав ээж хоёрын маань мэрэгжил болохоор манай аав болохоор геофизикч мэрэгжилтэй байгаа. Хуучин нэг юунд усны аж ахуй гэж багт геофизикч мэрэгжлэр ажиллаж байсан. Тийм хүн байгаа. Тэгээд тэрний ангууд одоо ингээд төрийн байгууллагт ороод байгаль орчны Увс аймгийн байгаль орчны албанд ажиллаж байгаад саяхан ажиллаа гэж байгаа юм байна л да. Тэгээ одоо яаж байгаа юм бэ? Тэгээд манай ээж болохоор усны инженер байгаа. Бас тийм нэг геологийн юутай холбоотой хүмүүс байгаа. Тэгээд тэд нар ч нэг залуу байхдаа нэг яадаг байсан, ажилдаг байсан. Би жоохон байсан болохоор аав ээж хоёроо маш их дагж явдаг байсан. Хөдөө гадаа ажил дээр нэг өрөмдлөг усны барилга байгууламжтай маш их явдаг байсан. Тийм болохоор яг тэр мэрэгжилд нь маш их дуртай байсан л да. Тэгээд би өөрийгөө ямар ч байсан нэг тийм за нэг геологийн шинжилгээ ухаантай холбоотой хүн болох болов уу гэж боддог байсан. Би сургуулаа Улаангом хотын одоо 1-р сургууль Цэдэнбал даргын нэрэмжит сургууль гэж явдаг. 1-р сургуулийг төгссөн. Шүтист би нэг 2 жил сурсан. Тэгээд яг ийм юм болсон л доо. Би нэг 10 жилээ төгссөний дараа шүтисийн нэг тэр гидро геологи гэдэг анги маань өөрөө юу яд юм бэ? 2 жилд нэг удаа эсэлт авдаг. Тэгэд намайг 10 жилээ яг төгссөн үед нь конкурс энтрээ өгсөн үед нь эсэлтэнд болоогүй. Аваагүй. Тэгэд намайг 1 жил байж ахаар ямарсан нэг чинь нэг ойр зур хэл мэлээ сайжруул гээд хилээ жоохон сурах талаар намайг нэг 4 сар орчим гадагшаа гаргасан. Гадагшаа гэдэг нь Малайз руу гарсан би. Тийм, Малайз руу гараад нэг 4 сар орчим хилээ нэг бүр ингээд бараг л анханасаа сурч эхэлж байгаа юм л да. Тэгж нэг гараад хурцрээ тэгээд нэгэн удаа ингээд яах юм бол одоо хилээ бол нэгэнт ингээд эхэлж яаж байгаа юм бол цаашдаа ингээд сайн сураад мартахгүй ингээд явах зүйтэй байна гэж бодоод тэгээд нэг хичээлээ дараа жил нэг маа мэрэгчлэр эсэлт авах хүртэл би хилээ нийлээ бас бэлдсэн л дээ хуурай. Тэгэд тэндээс би нэгэнт ингээд ирцэн байсан. Тэгэд ерөнхийдөө за ингээд би ерөнхийдөө ингээд гадагшаа ингээд боловсрал эзэмшээд явах нь их зүйтэй байна. Нэгэнт ингээд манай ингээд эцгийнх маань ингээд намайг ингээд дэмжиж ингээд яаж байгаа юм бол зөв юм байна гэж ойлгоод тэгээд ингээд би өөрөө ерөнхийдөө ингээд тэтгэлэг энтриг ингээд сонирхоод үзсэн л дээ. 1-р курсаас орсноос хойш тэгэхэд би ингээд Улаанбаатарт ирсэн юм л да. Тэгээд ингээд янз янзын газруудаар очиод ингээд явах боломжтой болж байгаа. Тэгж хүрчээд янз янзын газруудаар тэтгэлэг энтер сонирхоод явж исэн. Тэгээд 1-р курст намайг 1-р курстаа хад яг анхын оюутлогын олон улсын тэтгэлэг зарлагдсан. Тэгээд би тэрийг ерөнхийдөө сонсоод за оюутлогоо бол ингээд ийм юу яаж байгаа юм байна, тэтгэлэг зарлагдж байгаа юм байна гэж төрчөөд очиод нэг мэдээлэл энтрийг авсан чинь юу байсан л да. 2-р курсын оюутан байх хэвээр. За голч мэдээж маш өндөр байх хэвээр, тийм ээ. Тэгээд юу яасан? Хэлний шаардлага бол IELTS-ийн 6.5 оноо авсан байх шаардлагатай гэсэн. Тэгээ би өөрөө ингээд бодсон л доо за би ингээд юу яасан байна. Гадагшаа ингээд бас хэл сурна гэд ингээд явцсан юм байна. Тэгээ би чи өөрөө яг энэ тэтгэлэг шаардлагатай өөрөө хангаж байгаа хүн билүү гэж бодсон чи ерөөсөө надад яг тийм олон ёсны би ингээ хилтэй хөө ингээ баталчих тийм баталгаа байгаагүй. За тэгээд сурлага манд би сурхийнхаа хажуугаар бас нэг жоохон ажил хийдэг байсан болохоор бүр тийм нэг тасархаа онц бас байж чадаагүй юм байна. Тэгээд тийм болохоор тэрийгээ нэлээд одоо за ингээд 1-р курс юм чинь дараа жил угаасаа би 1-р курс хийсэн бас тэгээд шаардлага хангахгүй байсан. За тэгээд дараа жил би одоо бэлдэж байгаад орох хэрэгтэй хүн юм байна да гэж бодоод тэр нь яг тэгж мэдсэн хугацаанд одоо 8 сарын орчимд л та. Тэгээд тэр үеэс яг бэлдэж эхлээд ингээд албан ёсных нь хичээлдээ маш мэрийгээд ажилласаа жоохон чөлөө аваад тийм ээ. Тэгээд яасан тэгээд албан ёсны тэр IELTS-ийн шалгалтанд бэлдэж эхэлсэн. Тэгээд бэлдэж явж байсаа тэгээд олон ч удаа гэж би IELTS-ийн шалгалтыг 3 дахь өгсөн болж таарж байна. Тэгэд би яасан вэ л дээ. Эхний 8 сараас бэлдээд 10 сард өгсөн байлээ. Тэгэхэд би IELTS-ийн 6 оноо авсан байлээ. Тэгээ тэр мөн яг болохоор нэг манай Ютагийн их сургуулийн шаардлагыг хангацсан гэсэн нэг байсан юм байлээ. Тэрийг нь тухайд мэдээгүй. Гэхдээ ерөнхийдөө хилээ нэгэнд ингээд сайжруулж байгаа юм чинь нэг ингээд цаашаа юу сураад байсан нь бол цаашдаа ч хэрэгтэй байх гэж бодож сурж исэн. Тэгээд явж байгаад дараа оныхын 6 сард нь яг хөсөжсэн 6.5 гэдэг оноо авсан л да. Тэгээд тэр үед ч миний нэг юу яжсаа голч энтер маань гайгүй болцсон байсан. Тэгээд би нэг тухайд нэг зөвхөн энэ чинь нэг хичээлээ хийгээд ч юм уу те зөвхөн хилээс давтаад яваад байх биш те
бусд хүмүүстэй харьцаж залуучуудын байгууллагаар явж үзсэн. Гишүүнчлэлтэй явж исэн олон улсын залуучуудын байгууллага л дээ ISAC гээд. Тэнд одоо би бараг жил гарна явцсан. Маш их тийм зөвөр байгууллагын яг тийм зөв юутай санаатай дандаа залуучуудын тийм байгууллагын. Тэгээд тэнд нь янз янзын гадна дотны хүмүүс ирж ажилладаг. Тийм болохоор би нэгэнт одоо ингээд гадагшаа ингээд гарan гитсэн хүн байгаа болохоор өөрийгөө ингээд маш их бэлдэж гадны тийм хүмүүстэй өөрийгөө ингээд уусгах. Гадны соёлыг мэдчихэж тэгжиж очиод цаанаа очиод нэг тийм хөндрөл багтаа гарах гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө 6 сарын орчимд нэг тэтгэлэг маань ясан л да 5 сарын орчимд ягаад ойдлогоо тэтгэлгийг гадаа усных нь ярьслага энэ төр маань болоод тэгээд авч ирсэн учиртай. Тэгэд би нэг 8 сард анх нэг айлцсан шалгалтыг ийм шалгалт байд юм байна гэж мэдсэн гэсэн шүү дээ. 8 сарын 10-нд байсан л та тэр 8-нд байсан. Тэгэд би нэг тэтгэлэг энтрээ бүгдийг наваад ингээд нэг Монголд байгаа ингээд хамт явж байгаа Америк руу хамт явж байгаа оюутнуудтайгаа хамт яваад яг очоо буусан өдөр 8 сарын 10 байж таарсан юм байна. Саний юм байлаа. Тэгээд яг 1 жилийн дараа бол ингээд болчтой юм байлаа. Би нэг шүтээс сурж явах та. Шүтээс чинь одоо нэг гадаад харилцаа энэ төр нэлээд сайжраад байж байгаа сургууль юм байлээ л дээ. Тэгээд нэг гадна дотны профессорууд маш их ирж лекц уншдаг болцсон байлээ. Тэгээд тэнд болохоор одоо очиж лекцэнд нь сууж зарим тохиолдолд лекцийг ингээд оюутнуудад орчуулж өгөх гэж оролдож тэгжсэн болохоор яг ингээд тэгж өөрөө ингээд хичээж явж исэн болохоор ерөнхийдөө тийм мэржлийнхээ үг хэллэгүүдтэй ерөнхийдөө танилцаад монголоор нь ч ингэдэм юм байна, англиар нь бас ингэдэм юм байна, ийм ойлголт өгдөм бэ гэж нийлэн яаж исэн. Гэхдээ яг очоод яг ингээд эхний 1-2-3 сар бол ингээд яг ингээд Америк аялгаагаар ингээд ярихад бас яг ингээд чихэнд маань ингээд нэг наалдас байх та ингээд сонсохгүй л ойлгохгүй л байна л да. Юу гэж ярьж байгааг нь. Гэхдээ ингээд ерөнхийдөө ингээд тэр чиглэлийнхээ ном энтрээ ингээд судлаад явахаар гайгүй болчихдог. Би тэнд байж байхдаа ингээд зөвхөн хичээлээ сураад биш бас ингээд нэгд ингээд яцсан юм чинь Мексикт би сургуулийн кампус дээр явж байгаад нэг зардал тарсан л да. Мексик оюутнуудад англи хэл заацгаая гэсэн тийм үрээтэй тийм л байсан. Тэгээд тэрийг би өөрөө судалж үзээд тэгээд Мексик руу явж оюутнуудад яг бидний өөрийнхөө оюутнуудад англи хэл заасан л да. Тэгээд нэг хэд хоног заасан байгаа. Тэгэд ерөнхийдөө нөхцөл байдал болохоор тэнд юутай байгаа юм л да. Америкээс төсөөр Монголоос буйрчээр байгаа. Тэгээд тентхийн нэг оюутнуудын сурах нөхцөл байдал бол маш хүнд хэцүү. Тэгээд Мексик ч маш тийм юу хэцүү газар шүү дээ. Тийм болохоор ингээд сурах нөхцөл байдал маш хүнд байдаг боловч тэнд нэг бүр хэдэн мянган оюутнууд ирсэн л дээ. Бид нэр англи хэл заалгана гэж ирсэн. Тэр нэг тийм хүнд нөхцөлд ерөнхийдөө ингээд хүмүүс ингээд маш ингээд зүтгэхэд одоо сурж байгааг хараад би бас гайхаад бас бахархчил байсан. Тэрний хажууд бол манай Монгол бол харьцангуй эрх чөлөөтэй 50 орн гараад ингээд шууд ингээд яваад хэлээ сураа хөгжүүлэх боломж байна. Тэгээд одоо ингээд яг бидний шиг одоо ингээд тэтгэлэг аваад ингээд явж байгаа зөндөө залуучууд байгаа. Тэр боломжийг ашиглаад явсан залуучууд маш их байгаа. Тийм болохоор одоо маш сайн залуучууд маш хичээх л хэрэгтэй байх. За хэлээ мэдээж маш сайн сурна. Тэгээд юу яана өөрийгөө тийм ямар нэгэн байдалд өөрийгөө ингээд ямар нэг бид нар чинь ингээд Монгол ахуйдаа маш их дасцсан байдаг болохоор гадны оронд очиод ингээд шал өөр танихгүй нөхцөл байдал үүсгэхэд өөрөө ингээд тэрэнд ингээд эвтэхнэр аав гарчих. Ямар нэгэн тийм юу гэдэм л да нэг мэддэггүй байсан зүйл гинт ороод ирэхэд тэр сандарч боломжгүй ч юм уу тийм байхлаар өөрийгөө ингээд сэтгэл зүйг бас жоохон бэлдсэн дээр. Тэгэд ерөнхийдөө ингээд одоо ингээд надаас ингээд маш их олон хүмүүс асуудаг л да. Танаа сургууль чинь ер нь хэр юм бэ? Тэр нэг Harvard интересний ер нь хэрэг. Тэгээ яг Стэнфордоос ер нь юугаараа ялгаатай юм бэ гэж маш их асуудаг. Тэрний одоо маш гол том ялгаа нь болохоор ерөнхийдөө тэр амар нэг нэр хүндтэй сургуулиуд маань дандаа хувийн сургуулиуд байж идэг. Тийм болохоор хувийн сургууль болохоор нэг маркетинг энтрээ маш сайн хийдэг. Тэгэд үнэхээр чадвартай ингээд мөнгөө төлдөг ч юм уу тэтгэлгээ аваад орж болдог. Гэтэл манай нэг Ютагийн их сургууль маань болохоор улсын сургууль болохоор тэтгэл тийм нэг цалиуга оюутны төлбөр энтрээ ингэж хамаагүй өсгөж болохгүй. Ард иргэдэд ингээд нэг хямдхан үнээр чанартай зардал өгөх зорилго нь өөр байд юм л та. Тийм байдаг болохоор яадаг ерөнхийдөө сургуулийнхаа нэг ранкинг гэж ярьдэн шүү дээ тий. Зэрэглэлээрээ бол бас нэлийн гайгүй сайнд орно. Яг одоо миний чиглэлээр жишээ геологийн чиглэлээр Америкт бол нэг 30 хэд орчимд ордог юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг дэлхийд бол нэг ихний зүүд орчих болов гэж бодож байна. За тэгээд саяхан би нэг ихтэй ясан манай өрөөний гар маань юу байгаа л да IT-гаар сурдаг залуу байгаа. Тэгээд тэр надад хэлж илсэн IT-гаар маа сургууль Америкт нэгдүгээр байранд орсоо.
нэгдүгээр одоо тэр нэг амар MIT энтергийн сургуулиуд байгаа шүү дээ. Тэднийг ингээд бут цохиод маад нэг сурсан нэгдүгээр Америкта нэгд орсоо. Тийм болохоор маш их баяртай байна. Ийм сургуулийг төгсөө гарахад одоо яг ингээд хамгийн чанартай сургуулийг төгсөө гарсан гэсэн нэр хүндтэй болох юм байна гэдээ ярьж байсан. Тэгээ ерөнхийдөө Америкт одоо нэгд байна гэдэг нь ерөнхийдөө IT-гаар бол дэлхийд нэгдэл гэсэн үг болж таарна л да тийм ээ.